За нэрэ хамрыг цэвэрлэхдээ салин буюу энэ натрийн хлорид давсны уусмлыг хамгийн эхлээд 1-2 туслыг тусаанаа. За яг ингээ хурдхан шиг тонгоолох үед нэг тусал гардаг. Тэгээ буцсан ус юм уу цэвэр усаар хүүхдийн хамрыг цэвэрлж болохгүй маш муухай хорсож өвддөг. Тэгэхээр ер нь хүүхдийн хамар хоолойг угаад цэвэрлэхдээ бүгдээрээ зориултын давстай усаар угаад сурнаа гэсэн үг. За тэгээ 30 секундаас 1 минутын турш ингээ нусыг нь дэвтгэхийг хүлээнэ. Тэгээ хүүхдээ доош нь гизээр нь харуулад баг зэрэг уйлуулах үед нус нь өөрөө гараад ирдэг. Хэрвээ тэхгүй гэдэг юм бол зориултын юм нус соргочийг ашиглаж болно. Тэгээ энийг ашиглахдаа хүчтэй сорж ерөөсөө болохгүй. Багаар гүйхэн амьсгаа аваад сорж үзээд нустай явах юм бол ингээд дахин сороод нусыг гаргаж ирнэ. Тэрнээс биш ингээ хий сорогдоод яг нусгүй байх юм бол хүчтэй сороод иж болохгүй. Тэгээ ханиаттай үед ер нь нус ихтэй үед өдөртөө идэх нь 3 удаа ингэж хамрын цэвэрлж болно. Ханиадгүй үед бол ингээ сайн чагнаж агаад нустай үед нь л хүүхдийн хамрыг ингээ цэвэрлэнэ. Тэгээ ер нь ханиадгүй үедээ бол иймэрхүү хэмжээний бага зэргийн нус гардаг. За баярлалаа. Subscribe хийхээ мартаа зай манайхаа.